тэр эрчүүд маань бусдаас суралцах тэр зан чанарт их суралцмаар өөрсдөө. Өөрсдийнхөө сул дорой байдлыг алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч сурмаар. Тэндээс өөрчлөлт эхэлдэг байхгүй. Энэ амьдралд чинь зөв сайхан явж байгаа залуучууд эрчүүд зөндөө байгаа. Тэр эрчүүдтэй нөхөрлөж тэр зөв хүмүүсийн хүрээлэлд орох ёстой. Тэнд л хүн одоо өөрчлөгдөж, шинжлэгдэж одоо юу гэдгийг алдаа засаж хорц услаасаа салж өөрийнхөө муу зан чанарыг зөв зан чанартай болгож өөрчилж чаддаг гэж ойлгож байгаа. Тэгэхээр би энэ дашимд эрчүүдийг зөв найзтай болоо. Зөв нөхөрлөлийн хүрээлэлд ор гэж л бүх зүрхээр ятгамаар байна. Үүнээс илүү хүнийг өөрчлөх арга гэж байхгүй. За бүгдээ сайн байцгаана уу? Намайг одоо Үлзитийн Пүрэв Жаргал гэдэг. Бид Орон аймгийн Чой болсон хотод төрсөн. За өссөн газар гэвэл Улаанбаатар хот. За тэгээд ер нь бол манай аав дорнотын ээж ховдынх тэгээд энэ Монголын хоёр хязгаар төрсэн хоёр хүний хүүхэд байна да. Тэгээд одоо ингээд Дорнот аймагт их нэртэйгээ 3 охинтойгоо амьдарч байна. Дуу гүжин гэдэг чинь бол миний ээжээс ихтэй. Тэгээ ээжийн минь авьяасын нэг тийм жоохон хилтерхий гэх юм уу да. Надад заяасан юм шиг байна. Тэгээд дуу гүжин манай ээж дуулдаг байсан учраас тэгээд ээжигээ сонсож өссөн. Тэгээд дурлсан л да. Тэгээд одоо бол дуу гүжиндөө үнэнчил одоо 10 20 жил болцсон байна л тэрийг харахад бол. Цагаа олсон үйл явдал болсон гэх юм уу да. Тэгээд би чинь өөрөө 32-т өсчихсөн. Тэгээл гэртээ хөл хоригдчихсан сууж байхад айгуу тийм бөхчм санагдчихсан. Давчидмаар. Тэгээд яг надтай адилхан бас өшөөд маань ч гэсэн бохимдож байгаа ах. Стресстэй байгаа ах. Тэгээд жоохон ч гэсэн бодол санаагийн сатааруулъя, өөр юм руу хандуулъя. Стрессийн тайлыг туслая гэж гарсан гэнтнэр тэр. Тэгээд дуулсан чинь их олон хүмүүст хүрчлээ л дээ. Тэгээд нэг цаг гарan дуулаад 23 мянган монголчууд дээтэл нь одоо яг нэг лайваар үзэж байлаа. Тэгээ нэг юм хүн болон гэртэй байсан те. Тэгээ үзээд тоглолт үзээд тэр их одоо өвчин зовлонгоос их тахлаас ихтэй тэр айдас нь жоохон ч гэсэн дарагдаад, сатараад тэгээд их тийм гоё дуу гүжин гэдэг чинь өөрөө хүчтэй шүү дээ. Их шиг аялгау гэдэг бол асар хүчтэй. Тэр хүч тэр олон хүмүүст нөлөөлсөн баха. Тэгээд дараа нь ингээд хүмүүсийн бичсэн мессежийг үзэхэд эмнэлэг төртөл өглөө хүлээж ирсэн олон хүмүүс сонсоод би ингээ урам зориг авлаа гэд над руу бичсэн байсан. Дуу хөгжмийн талаар бол миний хамгийн хөгжсөн газар бол яг гитар хөгжим анх сурсан. Багадаа дуулдаг байсан ч гэсэн намайг яг өшөө хөгжүүлсэн газар бол сүм байхгүй юу. Тэгээд тэндээсээ ихтэй дуу хөгжмийг илүүтэй ойлгож эхэлсэн л дээ би. Тэгээд дууны амин сүнс нь үгэндээ байдаг. Тэгээд тэр дууны үгийг л хүмүүст яг зөвлөж байгаа юм шиг тий зэмлэж байгаа юм шиг эсвэл урайлж байгаа юм шиг эсвэл ухааруулж байгаа юм шиг тэгж дуулах дуртай. Тэгээ намайг бас Pop TV гавьяат дуучин ариунагч маань та ингээ ярьж дуулдаг хүн гэж хэлжсэн л да. Миний яг тийм стил бол яг тийм ярьж дуулдаг юм шиг байна. Тэр хүний хэлцэнтэй бай санал нэгдэж байна. Тэгээд би ч гэсэн хүмүүст дуугаар мессеж өгөхийг л их хүсдэг те. Нэг ч гэсэн шаналж байгаа хүнийг дуугаараа босгох те. Тэр шаналл завхурыг хуваалцах зорилготой. Тийм учраас одоо 10 гаруй жил годомжинд дуулсан байна шүү. Ер нь бол годомж бол хамгийн том тайз. Хатуу. Тэгээд би годомжинд ингээд юм юу гэдэг хин нэгэн шүүгчийн өмнө дуулаагүй тий. Эсвэл ямар нэгэн одоо юу гэдэг тайз UB Palace ч юм уу театр гоё том рестораны тайзан дээр боломж олдод дуулаагүй. Ирэх чөлөөтэй газар. Тийм учраас тэнд ингээд дуулж байхдаа би яг ингээд юм эрхчлөөг мэдэрдэг дуулж байхдаа. Тэр эрхчлөөг тэнд сонсож байгаа хүмүүс ч гэсэн мэдрээсэй гэж үздэг байхгүй. Тэгээ би ингээд ээжийн дуу ч юм уу, ханийн дуу ч юм уу дуулахад ингээд нэг 100 хүн тойроо зогсон. Заримдаа 200 хүн тойроо зогсон. Тэгэхэд тэнд байгаа хүмүүс зарим нь өөлж яадаг байхгүй.
тэр бол яг жаргалтай цаг мөч. Би дуу хөгжмөөрөө хоолоогоороо чадвараараа нэг ч гэсэн хүн тус олвол тэгэл сайн л байна шүү дээ. Нүднээс татсан ичимэн намайг бодон Идошлон дүүрэн эчэ гэж хашгирваа Ичимэн ганцаар миний дуу танин байна Хүслээс гажууд тавилаад төрч өдөрч явна Хүүгээ яаж яваа зүнгороо тааж мэдрэн Нүгэл санаагүй алтаад минь харуулсан Нүдэндээ багтахгүй нулимсэн усч нэгнэ Хүн ер нь дуу зохиох тийм яг торгон тийм цаг мөч гэж байд юм бэл. Тэр цаг мөчийг л хүлээн. Тэр үед зарим дуу бол тэр өдөртөө тэр цагтаад 1-2 цагийн дотор төрж болно. Бүтээл төрж болно. Тэгээд яг заримдаа болохоор ингээд дуу зохиоё гээд гитараа аваад төгөлдөр ороод ч дарах гэдэг ингээд суухад яагаад ч ая орж ирэхгүй болдгоо байхгүй. Хүчээр зохиоё гэж дийлдэггүй. Тэгэхээр дуу хөгжим гэдэг бол миний өнгөрсөнтэй холбоотой байна. Бас миний амьдралыг үзэх үзэл бас тийм мэдрэмжтэй холбоотой байна. Тэр бол тэрийг би онгод гэж ойлгож байна. Тэгээд яг нэг 40 гаруй дуу зохиосон. За тэрний 20 гаруй нь бол бас одоо манай найзууд энэ тэнд хүмүүс ер нь дуулдаг л да. За тэгээд яг уу том дуучтаас гэвэл аз таарад гавьяат дуучин pop TV алтан цэцэгч маань найзуудгээ дуу юм дуулсан. За солин тэрүүн ажилласан сэрчмаагч маань аав ээж юм гэдэг дууг бас дуулсан. Тэгээ одоо нэг боломжтой бол клип хийгээл цацчихсан л гэж хүлээгээл байж энэ да. Тэгээд яг өөрөө би чинь дуу зохиогоод дээр нь cover дуу дуулдаг. Тэр дуугаараа энэ тэнд явхаараа боломж гарвал аймгийн сумын театруудад тэгээ тоглолт хийчихдэг шүү дээ. Эхнэрээ би чинь чамдан зориулъя гэд дуу дуулж найрч байлаа шүү дээ. Манай эхнэр чинь Сэлэнгийн эмэгтэй. Би тэр сүмд танилцсан. Тэгээд манай ээжийн хамгийн анхны надад санал болгосон тийм охин байсан. Би ч одоо кинон дээр л ээж аав маав нар суулгах хүний зааж өгдөг те. Би өөрөө тэгж бодож байгаагүй. Би ч их дураараа хөгтөлөө. Тэгэхэд ээж маань санал болгоход хүн гайхт юм бэл. Гэ юу лээ гэж бодоод. Тэгээд одоо эхнэрээ харж сонирхож эхэлсэн те. Тэгэл яг уу найзлах гэж оролцсон их хатуу эмэгтэй байж таараад. Намаа бүр сар гараа хүлээлгд юм да. Тэгээ дуугаараа уул нь уурайч гэж байгаа. Тэгэнгүүтлээ дахиад нэг үерхчмээр байна шүү дээ. Өөрийн болгоё л да. Тэгсэн чинь өста сар царай өгөөгүй. Тэгээ хариугаа өгдөггүй. Тэгээ би чи өөрөө жоохон шулуухан цантай хаяа гэрт нүргэж өгтө чи одоо надад үерх юм уу гүмүү гэж бараг уурлаа. Асууж байгаа байхгүй юу. Нэг одоо бүр гэрт нүргэж хүчээр барьж авч хацар дээр нүсчээ цухтагаа явж ирсэн. Тэг гүйж ихтэй би чи өөрөө улаацсан гүйж байгаа тастаа. Одоо тэгээд хоёулаа 17 жил болсон байна да. Чамаа би хатаа Чинзүхэн дэдээ Чамаа би хатаа Чинзүхэн дэдээ Үнэн чаран зорууля Үнэн чаран чамдан зорууля Альтэ 12 онд Нандин учрална гэж дуу зохиож байлаа. Тэгээд тэр үед ер нь эхнэрээсээ хүн чинь би аз жаргалтай байна гэдэг үгийг би өөрөө асуугаагүй байхад өөрөө сонсох гоё юм бэл. Тэгээд тэр үгийг сонсоод сэтгэл мань хөдлөө. Тэгээд эхнэртээ Нандин учрална гэдэг сайхан дуу зориулж зохиож байлаа. Манай эхнэр ямар ч өөртөө нэг дуутай. Би боддیں۔ Монголд эрэгтэй хүмүүний асар олон эрх зөрчигдөж байгаа. Эрчүүдийг хайцсан үнэндээ.
Шулуухан хэлэхэд. Тэгээд олон ирчүүдэд минь ярих хэрэгцээ байдаг. Дааш тэр хэрэгцээгээ буруу илэрхийлдэг, жоохон нэг 100 татчаад ч юм уу те. Эсвэл уурж бухимдаж илэрхийлчих гээд байдаг талтай. Би юу гэж ойлгосон бэ гэхээр яг тэр ярих хэрэгцээг нь хангах тийм клуб л байгуулав. Нөө Япон, Америкт байдгүй шүү дээ, янз янзын клубуд. Тэрэн шиг л клуб сайн дураараа цугладаг 7 хоногт 3 удаа. Тэгээд бид юу хийдэг вэ гэхээр 3 удаа цуглаад бие чирэгжүүлэх дасгал хийдэг байхгүй. Яг нэг цаг өстө янзын хөгжилтэй ая тавьж байгаа л дасгал хийн штэ орилол. Тэгээд цаг өстө хийгээл бүгдээрээ ядарсан амьтад гараал. Тэгээд зарим аав нар маань сэтгэлээ нээж өөртөө ярьдаг сайн дураараа. Ийм байна, амьдрал юм байна. Тэгээд бид сонсоод биенийгаа дэмжиэд тэгээд цаашдаа бас бидний хийдэг зүйл нь юу вэ гэхээр 7 хоногт нэг өдөр нь цуглаад бүгдээрээ нэг асуулт бэлдэж ирээд тэгээд тэр асуултаас нэгийг сонгоод тэр сэдвийн хүрээнд бүгдээрээ гоё сэтгэлээ нээж ярьдаг байхгүй. Тэгээд ярихаас гадна шийдэл ярьдаг. Зөвхөн нөө зовлонгоо гарц гаргалгаа ярьдаг. Туршлагаасаа хаваалцдаг. Тим клуб байна. Тэгээд энэ клуб маань байгуулагдаад удаагүй байгаа юм. Тэгээд ер нь төдийлөн удаагүй. Гэхдээ өнгөрсөн донтод одоо би болоод 4-5 сарын хугацаанд хүний одоо сэтгэл санаа ч юм уу бүрэн өөрчлөлт боломжгүй л дээ. Тэгэхдээ юу алж харсан бэ? Аль хэдийн нэг community үүсчих. Гоё ингээ нөхөрлөл. Тэнд хүмүүс амьдралынхаа чухал нууцыг ч гэсэн ярьж байна. Тэрнгээр өөрөө сэтгэл нь эдгэрч чинь. Оюун санаа нь эрүүлж чинь. Тэгээд нэг бэлтгэлдээ ирэх гэж бүгдээрээ яарад айгүй өөрхөнтэй. Тэгээд бэлтгэлдээ ирж байна тэнд цаг өнгөрүүлж гэдэг чинь нөгөө нэг архиух эсвэл мөрөгтэй тоглох тэр цагаасаа холдчихж байгаа байхгүй. Тэгээд өөртөө бүр би одоо мөрөгтэй тоглохгүй тул эсвэл ингээд архиухахгүй тул би клубтээ ирдэг гэж бүр ярьдаг зарим. Тэгэхээр энэ бол бас бодит үр дүн гэж ойлгож байгаа. Тэгээд дээр нь нэг жоох илүүдэлж интэй хүмүүс чинь биеийн хөнгөрөөд гар дээр нэг 2-3 минут тогтч чадахгүйсэн хүмүүс 10 минут тогтоод ирж ирэнгүүч бас их өөрчлөлттэй тэгж л харж байна одоо. Хүн гэдэг бол амтнаас нэг хэд хэдэн зүйлээр ялгардаг. Дүр төрх хэлбэр тийм ээ. Бас оюун ухаан, ёс зүй, ёс суртахуун бас эрх мэдлээрээ бид ялгарч байгаа. Тэгээд хүн гэж оршигч нь өөрөө хариуцлага байхгүй. Тэгээд дээр нь хүн гэж хэн байх ёстой вэ гэхээр зөв хүн байх ёстой. Бид нар одоо буруу зан чанартай болоод л буруу замаар амьдрал эхлэнгүүт бид хүнээ байж ин гэж ярьдаг шүү дээ. Зарим хүмүүс араатан шиг амьдарч байгаа. Тэр зөв л хүн амьдрах ёстой. Зөвийн дагуу амьдрах ёстой. Тэрийг бид нар суралцдаг байхгүй. Энэ хүний нийгмээсээ. Тэр ирчүүд маань бусдаас суралцах тэр зан чанарт их суралцмаар өөрсдөө. Өөрсдийнхөө сул дорой байдлыг алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч сурмаар. Тэндээс өөрчлөлт эхэлдэг байхгүй. Энэ амьдралд чинь зөв сайхан явж байгаа залуучууд ирчүүд зөндөө байгаа. Тэр ирчүүдтэй нөхөрлөж тэр зөв хүмүүсийн хүрээлэлд орох ёстой. Тэнд л хүн одоо өөрчлөгдөж, шинжлэгдэж одоо юу гэдгийг алдаа засаж хорц услаасаа салж өөрийнхөө муу зан чанарыг зөв зан чанартай болгож өөрчилж чаддаг гэж ойлгож байгаа. Тэгэхээр би энэ дашимд ирчүүдийг зөв найзтай болоо. Зөв нөхөрлөлийн хүрээлэлд ор гэж л бүх зүрхээр ятгамаар байна. Үүнээс илүү хүнийг өөрчлөх арга гэж байхгүй. Одоо эхнэр маань намайг хизээж өөрчилж чадахгүй шүү дээ. Тэр өөрчлөх гэж ордвол битээр үжилтсээр л явах бол. Тэгэхээр хүнийг ганцхан хүн өөрчилдөг биш, орчин нийгэм өөрчилдөг байхгүй. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс